За улаан малгай тоглоомыг тоглож үзье. Ингээд дөрвөн төвшөнтэй. За эхний хөлбөрөөр тоглож үзье. За баашин энэ тал руугаа ингэж харсан байна. Мод ингэж байрсан байна. Улаан малгайт ингэж байрсан байна. За энэ замуудыг ашиглаад одоохондоо чоныг оруулж ирэх байна. Энэ замуудыг ашиглаад би улаан малгайд гэрлүү навьчих хэвээр. Өдөөс энэ замыг тавихад улаан малгайд гэрлүүгээ хурцлээ. Тэгвэл хариугаа шалгая. Нэгдүгээр хөлбөрийн хариу нь үз. За дараагийн хөлбөрийг ажиллаад үзье. За дараагийн хөлбөр нь за энэ хөлбөрийг ажиллаад үзье. Баашин энд ингэж байрлаж байна. Мод ингэж байрласан байна. Улаан малгайд ингэж байрласан байна. За тэгэхээр хаалга нь энэ талдаа нөгөө хаалга нь энэ талдаа байна. Энэ талд нь ч гэсэн хаалга. Гэтэ энэ талаар орохгүй энэ талд нь зөвхөн цонхоо. За одоо улаан малгайд би гэрлэн аваачих хэвээр. За энэ замаас биш үү? Яаж байрлуулах вэ? Энийг тавьчихлаа. Энийг тавиад энийг тавьчих. Улаан малгайд ингээд харьцлаа. Гэртээ харлаа. За 12 дахь хөлбөрийн хариу. 12-ийн хариу яг зөв байна. За одоо жоохон хөндрүүлнэ. Эксперт гэж байна. Экспертээс жоохон хөндрүүлээд үзье. За энэ 24 дахь хөлбөрийг үзье. Баашин энд ингэж байрлаж байна. Мод ингэж байрлаж байна. Маша энд байрлаж байна. За ийшээгээ замыг нь би ямар зам тавил хамгийн товчхон аюулгүй замаар хүрхгүй. Ингээд дараагийн зайд нь болох болчоо дээ. Бүлгэмтлийн хаалгаар нь орлоод үзчихлээ. Ингээд өччихэ. Ингээд гэртээ орчихлаа. За хариуг нь 24 дэх хөлбөр. 24 яг зөв. За одоо бүр хөндрүүлнэ. Нөгөө талаас. За энэ номыг ингээ харах юм бол энэ талд улаан малгайтай хол энэ улаан малгайтай хөлбөр нь зөвхөн улаан малгайтай явж байгаа л хөлбөр чон байхгүй. Нөгөө талаас харахад чонтой зурагтай байвал энэ чонтой хөлбөр гэсэн үг. Дан ганцаар улаан малгайд биш чон байгаа. За ихний хөлбөрийг ажиллаад үзье. За баашин ингэж байрлана. Мод ингэж байрлана. Улаан малгайд ингэж байрлана. Чон ингэж байрлана. За чоныг мөн адил баашин л аваачих хэвээр. За баашингийн энэ талд нь цонх, энэ талд нь хаалга, энэ талд гээд гурван талд нь хаалга байгаа. Энэ талын хаалга угаасаа модор хаалтай учраас энэ талын хаалган дээр очихгүй. За тэгэхээр энэ талын хаалган дээр улаан малгай чон нэрийг аваачих хэвээр. За тэгээд гол нь улаан малгайдыг чонтой тааралдуулж болохгүй. Таарах юм бол чон идчихнэ. За чоныг яг шууд ингээд гэрлэн хүрчихээ л та. Улаан малгайдыг ингээд хүрчих юм шүү дээ. Маас улаан малгайд ингээд өччлээ. Чон ингээд улаан малгайдыг бас яваад очичлаа. Хариуг нь харъя. Нэгдүгээр хөлбөрийн хариу. Зөв байна. За тад хөндрүүлнэ. Хөндрүүлээд үзснэ. За энэ 12 дахь хөлбөрийг үзье. Баашин энд ингэж байрлана. Мод ингэж байрлана. Эндээс мод байрлана. Энд улаан малгайд энд чон байрлана. За одоо мэдээж хэрэг энэ гурван талд хаалга байгаа. Чоныг ийш нь авчижээ л да. Чоныг ийш нь авчиг гэвэл ингээд чон гэрлээ оччихно. Улаан малгайтайгаа харна. Ямар байдлаар явж байгаа. Улаан малгайт ямар ч ингэж явах нь тодорхой юм байна да. Ингээд улаан малгайт гэрлүүг энэ талын хаалгаар чон гэрлүү энэ талыг алхаж шүтчихлээ. Хариуг нь харъя.
12 дахь хувилбар. 12 дахь хувилбарын хариу яг зөв. За. За одоо бүр хөндрүүлнэ. За хамгийн сүүлийн хувилбар чинь энэ дээр явж байгаа тийм. За тэгвэл хамгийн сүүлийн энэ хувилбар 21 дугаар хувилбар. За моднууд ингэж байрлана. Ламалгад ингэж байрлана. Чон ингэж байрлана. Байшин энэ талраа ингэж харж байрлана. 3 хаалга энэ талдаа байгаа. За хамгийн хэцүү хувилбар нь шүү дээ. Хамгийн сүүлийн хамгийн хэцүү хувилбар. За тэгэхээр чоныг мэдээж жинтлийн хаалгаар авчихсан дээр баг л да. Чоныг ингэж бодлоо авчихна. За ламалгадыг мэдээж хэрэг яаж явж байгаа. Ламалгад ингэж явчихгүй юм. Энд болохоор ямар болж үү те. Энэ түл энэ одоо яаж нэг л юу болчихсон шүү. Энэ ингэж байрлал юм. Тэгээд энэ хуучнараа тэгээд энийг явах зөв юм. Тэгээд энэ юмш тавьж болохгүй л юм да. Яаж тэгэх юм бэ? За тэгвэл бүр ихнээс нь юу вэ? Чоныг нөгөө талын хаалган дээр авчи. Энэ ерөөсөө болохгүй. Чоныг энэ хаалган дээр авчиад дулаан болгохыг энэ хаалган дээр авчи. Тэгвэл шууд ингэж явуулаад Тэмбэр хөдөрлөө. Ингэж авч байна. Цэнийг хэцүү үлрэн те. Энэ аюу хэцүү үлрэн шүү. Энэ ажиллах. Ингээд чан руу яваад орчихно. Ингээд шулуун явж байгаа шууд яваад орчих гэхээр зам маань өөр байхгүй. Ингээд онцод өгвөл дахиад ихнээс мэглээ. Түр чанаага энийгээр яваад тэр навччихъя. Чанаага шууд энэ хаалган дээр авч тэр навчаад. Тэгээд за энэ ямар ч ингэж хурж болж байна юм. Чанаг ингэж хурж. Ингэж хурах байсан байна. За ингэж ламалгад гэрлүүгээ. Чам ламалгад руу явлаа. За хариуг нь шалгая. Би тэгтээ сая хариуг нь хараад хийчихлээ. Үнэхээр өөрөө хийж чадсангүй. Маш гоё тоглоо.